Ерөнхийдөө бол эцэг эхчүүд өсвөр насны хүүхдтэйгээ харилцахдаа бүр бага байхаас нь эхлүүлээд хайрлагдаг хэрэгцээг нь зөв хангаад өгөх юм бол хүүхэд нь эцэг эхтэйгээ илүү нээлттэй болдог. Тэгж чадаагүй тохиолдолд эцэг эхтэйгээ нээлттэй байхгүйгээр юмаа нуудаг, хаадаг, эсвэл нээлттэй биш ямар хүнтэй найзалж байгааг нь эцэг нь мэдгүй байна гэдэг чинь хүүхдтэйгээ тулж ярилцдаггүй эцэг эх байна гэсэн үг. Тийм учраас нөгөө найз нөхд нь миний хүүхд одоо өнөөдөр ямар хүмүүстэй найзалж чинь найзуудын талаар ингээд мэддэг байх хэрэгтэй. Нэрийн цээжилдэг ч юм уу миний үгийн тэр найз нь байгаа юу хийж ийн яаж ийн тэгж асуудаг байх хэрэгтэй. Тэгвэл мэдээж манай аав ээж чинь надад анхаардаг юм байна шүү миний найзуудын талаар хүртэл асуудаг юм байна шүү гэдэг ойлголтыг мэдээж хүүхдтэй өгнө. Тэр нь бас мэдээж хайрлагдах хэрэгцээ болж өгдөг учраас хүүхдтэй тийм хэрэгцээг нь хангахын тулд мэдээж ярилцдаг байх хэрэгтэй. Ярилцах тусмаа хүүхд чинь илүү нээлттэй болно гэсэн үг байгаа. Өсвөр насны хүүхдүүд маань мэдээж хүнтэй үерхэж эхлэх үеэс гэр бүл төлөвлөлтийн ихэн суурин тавигдаж байна гэсэн үг. Мэдээж ямар хүнтэй би суух вэ ямар хүнтэй би таарч тохирдог вэ, ямар хүн надад таарах вэ ч юм уу тэр талаараа ойлголттой болохын тулд мэдээж хүнтэй үерхэж үзнэ. За тэр үед бол эцэг эхчүүд мэдээж асуудаг л да. Манай хүүхд ингээд маш их хүнтэй үерхэд байна дандаа ингээд салж нийлээд байна гэдэг асуудал бас гарч ирдэг. Энд дээр яагаад хүүхд чинь олон хүнтэй үерхэд байна вэ? Үнэхээр өөрөө уйдамтгай юм уу зан характер нь тийм байна уу? Аль эсвэл тэр хүмүүс нь үнэхээр хүүхэд чинь гаргаж байгаа хандлага нь таалагдахгүй болоод ч юм уу хүнтэй нийцдэггүй байна уу тэр асуудлууд нь мэдээж гарч ирдэг байгаа. So easy. Social pay. Бага насны хүүхэд байх үеэс нь эхлүүлээд эрэгтэй эмэгтэй хүүхдүүд яагаад өөрөөр бийцдэг вэ ч юм уу тэр үеэс нь эхлээд зөв ойлголтыг өгөх хэрэгтэй байгаа. За тэрнээс цаашлаад хүүхдтэй нэг өөрийнх нь биеийн нууц хэсгүүдийг ямар хүнд харуулж болохгүй вэ ч юм уу ямар хүнд харуулж болох тэр талаас нь бүр бага цэцэрлэгт байх үеэс нь өгөх ёстой боловсролын нэг баггүй юу. За тэгээд цаашлаад өсвөр насны хүүхдтэйгээ манай хүүхд одоохондоо жоохон байгаа учраас бэлгийн боловсролын талаар тэр болгон ярилцаад хэрэггүй гэж боддог боловч яг үндэ тийм биш. Яагаад гэхлээр өсвөр насны хүүхд нь аль хэдийн тэр талаар өөрөө нэг интернет орчноос ч юм уу бус үе тэнгийнхнээсээ мэдээлэл авсан байдаг боловч эцэг эхтэйгээ нээлттэй ярилцаж чаддгүй. Яагаад гэхээр эцэг эхчүүд нь чи жоох юм биш юм ярьж болохгүй ч юм уу тийм хандлагаар ханддаг. Тийм учраас өсвөр насны хүүхэд чинь аль хэдийн өөрийгөө том хүн болсон шүү гэдэг мэдрэмжийг аваад эхэлсэн байдаг учраас эцэг эхчүүд маань анхаарад нээлттэй аль болох ийдгээр ярилцаж байх хэрэгтэй. Ээж нь охинтойгоо, хүүн аавтайгаа ч юм уу тийм маягаар ярилцсан зүг байдаг шүү. За тэгээд сүүлийн үед бол өсвөр насны охтууд маш их жирэмсэлж төрж байна Энэ асуудал нь мэдээж гэр бүл төлөвлөлтийн бас нэг салшгүй хэсэг болж орж ирж байгаа. Тийм учраас нөхөрчгөн хичээлийн талаар тэр тусмаа хүүсийн боловсролыг их сургуулаас өмнө бүртээ яг өсвөр насныханд нь оруулаад өгөх юм бол гэр бүл төлөвлөлт хүн ам зүйд маш их эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа. Гэр бүл төлөвлөлт нь бол дотроо үндсэн 3 агуулгатай: эрүүл мэнд, хүн ам зүй, хүний эрх гэсэн агуулгатай байдаг. За эрүүл мэндэд бол мэдээж эмэгтэй хүн хэдэн наснда хүүхэд гаргахад тохиромжтой вэ гэдгийг мэдээж авч үздэг. Хамгийн тохиромжтой нас бол 25-аас 28 нас гэж үздэг. Яагаад гэхээр энэ үед бол тархины хөгжил бүрэн хөгжих, бие махбодын хувьд ч гэсэн бүрэн төлөвшөж боловсрсон байдаг учраас хүүхэд гарах тохиромжтой нас гэж үздэг байгаа. Өсвөр насныхны үерхлийн хувьд гэх юм бол яг зан зангаа гүйцэд авалцаагүй байх үедээ бэлгийн харилцаанд орох ч юм уу тиймэрхүү асуудлууд мэдээж маш их гардаг юм шиг байна лээ. За тэгээд бэлгийн харилцаанд орохдоо эмэгтэй нь хүсээгүй байх үед эрэгтэй нь чи надад хайртай юм бол хоёулаа бэлгийн харилцаанд орох хэрэгтэй ч юм уу тэгж тулгаж шаардах үед за би хайртай учраас бэлгийн харилцаанд орох хэрэгтэй. Хэрвээ орохгүй бол намайг хаяад өөр охин руу явуул яана гэсэн айц төрөх ч юм уу Тиймэрхүү асуудлууд маш их гардаг. Гэтэ тэр зүйлд мэдээж яарад хэрэггүй. Яагаад гэвэл бие биенийхээ занг мэдлцээгүй байгаа учраас үерхлийн хугацаанаас шалтгаалаад бие биенийг яг ямар хүн бэ гэдгийг маш сайн ойлгосны дараа ийм шат тагсан зүйлийг хийх хэрэгтэй. Тэггүйгээр шууд үерхээ дудаагүй байхтай ч юм уу сэтгэл хөдлөлттэй сэтгэл зүйн үед ингээ хөөрлийн байдалтай байх үедээ бэлгийн харилцаанд орох. Тэгээд нөхөрчгөн талаарх боловсралгүй мэдлэггүй байх үедээ бэлгийн харилцаанд орсноос болоод хүсээгүй жирэмслэлт тэгээд үр хөндлөлт гэсэн асуудлууд мэдээж маш их гарч ирдэг байгаа. Тийм учраас энэ тал дээр нөхөрчгөн талаар
боловсрал олгоод одоо тэрийг ойлгосныхаа дараа эдгээр зүйлүүдийг сонирхож үзвэл зүгээр гэж юу нь бол бодож байна. So easy. Social Pay. Нөгөө хүүхдээ бага хахад нь санхүүгийн боловсролыг маш зөв олох хэрэгтэй. За мэдээж яг нөгөө насны хувьд өөр байгаа. Бүр бага насны хүүхдэд их хэмжээний мөнгө өгөх юм уу? Эсвэл өсвөр насны хүүхдэд их хэмжээний мөнгө өгч гэнэ үү те? Наснасаа болоод бас мэдээж янз янз байгаа. За үеийнх нь одоо нөгөө өдөр ингээд амттай зүйл авч иддэг юм уу те? Тэр болгоныг бас хэрэгцээг нь мэдээж эцэг хин мэдэрдэг байх хэрэгтэй. Мэдэрснээрээ хүүхдэд хэдийн хэмжээний мөнгө хэрэг болж байгааг бас өөрөө анзаараад тааруулж өгөх хэрэгтэй. Тэгээ тэр тусмаа нөгөө нэг сард тэдэнд төгрөг өгөөд тэрийг хүүхд чинь яаж зарцуулж гин те. Тэгээд нөгөө анханасаа өөрийнхөө мөнгийг зөв зарцуулахад сурах хэрэгтэй байгаа. Хосууд маань одоо эдийн засаг, амьдралын түвшин, өөрийн мөнгө санхугаа зохицуулаад бэлдснийхаа дараа хүүхдтэй болсноор хүүхдээ өсгөхөд хин нэгнээс хараат бус те. Ямар нэгэн зүйлд санаа зовхгүйгээр хүүхдээ одоо өсгөх боломж гарч ирдэг байгаа. Хэрвээ өөрөө оюутан байгаад эцэг эхээсээ хараат те эцэг эхээсээ мөнгө санхүүгийн тусламж авдаг үедээ хүүхдтэй болох юм бол өөртөө биш эцэг эхтэй ачаалал өгч ирдэг. Бус ойр тойрныхоо хүмүүст мэдээж ачааллах байгаа. Тийм учраас гэр бүл төлөлт маань бас санхүүгийн хувьд ч гэсэн ийм одоо үр дагавруудыг авчирдаг гэж хэлж болно. Гэр бүл төлөвлөлттэй салшгүй холбоотой нэг зүйл бол мэдээж хүүсийн боловсрал байгаа. Тэр тусмаа хүн амын өсөлт гээд ярих юм бол мэдээж жирэмслэлтийн асуудал гарч ирнэ. За үүн дээр бол жирэмслэлтээ сэргийлэх аргууд мэдээж орж ирдэг байгаа. Үндсэн жирэмслэлтээ сэргийлэх 5 төрлийн арга байдаг байгаа. Хамгийн ихэнд нь мэдээж механик арга, дараа нь дааврын арга, тэгээд ерөндөгийн арга, байнгын арга, байгалийн гэсэн 5 төрлийн үндсэн арга байдаг. Өсвөр үеийнхэн маань өөрийнхөө ирээдүйн зорилгыг мэдээж тодорхойлсон бол түүнтэйгээ заавал гэр бүл төлөлтөө хамт төлөвлөөрэй гэж зөвлөё.